Үнэртэй ус төрхтөг ах. Шинэ дүүрэгт нүүж очсны дараа ажилдаа явсан анхны өглөө. Автобусан дормогц нялуун үнэр хамар цоригтол ханхлав. Үнэртэй усны үнэр. Уг үнэртэй ус автобусан сууж аваа дунд иргэм насны ахаас үнэртэж байв. Гадаад төрхийн ажиглаж харахад үнэртэй ус хэрэглэх хүн биш шиг санагдсан учраас үгүй байх гэж би хэсэг эргэлцлээ. Гэвч миний таамаг зөв байж өнөө ахыг автобуснаас буухад үнэртэй ус ч үнэртэхэ болсон юм. Тэрнээс хойш би өглөө бүр хурц нялуун үнэртэй ус үнэртэх шаардлагатай тулгарлаа. Гол асуудал нь үнэртэй усны үнэр надад таалагддаггүй байв. Ямар нялуу юм бэ? Бүр толгоо өвдөөд байна. Тэвчиж чадахгүй нэ. Уг нь үнэртэй усыг биедээ цацдаг. Гэтэл автобусны ах үнэртэй усандаа шумбчихдаг юм шиг санагдаж билээ. Би өглөө болгон хамраа чимхэж явахыг хүсдэгч хажууд нь эвгүй адил гарахгүй байхыг хичээдэг байв. Энэ байдлаар би олон хоногийг өнгөрүүлж эхэндээ энэ бүхэн төвөгтэй санагддаг байсан ч аяндаа сонирхлыг минь татаж эхэллээ. Энэ ах яагаад ийм их үнэртэй ус цацдаг юм болоо? Нэг өдөр дахиад л өнөөх ахтай хамт нэг автобусанд суулаа. Зөвхөн тэр ахын дэрэгдэл хоосон суудал байсан тул суухаас өөр арга байсангүй. Гэтэл нөгөө ах надтай инээмсэглэн мэндэллээ. Чи өглөө болгон надтай нэг автобусанд суудаг байхаа? Намайг байнга ширтэж харахаар надад эвгүй санагддаг юм. Үнэртэй уснаас болж намайг үргэлж харж байдаг юм уу? Нэгэнт ам нээснийх гээд би ч бодож санаж явдаг бүхнээ хэлж аргалаа. Та үнэртэй усаа их цацдаг болоод ч тэрүү нялуун үнэртэйд байдаг юм л да. Манай ихнэр харааны бэрхшээлтэй юм л да. Ийм хариулт сонсно гэж төсөөлөөгүй учраас би мэл гайхан яриаг нь цааш нь үргэлжлүүлэн сонсов. Нэгэн удаа автобусны ах хямдрал зарласан их дэлгүүрт явж байгаад олон хүний дунд эхнэрээ алдчихсан гин. Бом бужигнаж төм түжгэнсэн их дэлгүүрээс эхнэрээ хайх амаргүй байсан ажээ. Энэ тэрүүгээр гүйж амьтан хүнээс сургалж байх яг тэр үед эхнэр нь нөхрөө өөрөө олж ирсэн гин. Нөхрийнхөө хэргэлдэг гоо сайхны бүтээгдэхүүний үнэрийг дагаж нөхрөө олж ирсэн тэр байжээ. Ийм учраас л тэрээр эхнэрийнхээ хамгийн дуртай үнэртэй усыг их хэмжээгээр цацдаг болсон гин. Энэ үнэртэй усыг цацхаар хаанч байсан хамаагүй эхнэртэйгээ холбоотой байгаа юм шиг л мэдрэмж төрдөг юм. Харуу бүрий болсон ч орой бүр автобусны буудалд нөхрөө ирэхийг хүлээдэг хараагүй бүсгүй үнэртэй усаар нь нөхрөө таньдаг ажээ. Чи хүрээдэрв үү? Тийм ээ. Эхнэртэй зориулсан үнэртэй ус. Энэ бол хараагүй бүсгүй нөхрөө олох арга төдийгүй хоёр хосын хайрыг холбодог гүүр юм. Сайхан түүхүүд. Арван жилийн дараа. Цэлгэр том байшинд амьдардаг нэгэн баян эр 60 насыг зооглож гин. Төрсөн өдрийн мэнд хүрэхээр ирсэн 3 бэрдээ баян эр нэг атга будаа өгч даалгавар өгчээ. 10 жилийн дараа би 70 нас хүрнэ. Тэр болтол энэ будаагаар миний 70 насны найран дээр өгөх бэлгээ бэлдээрээ.
Яах учраа олж ядан байшингаас гарч ирсэн том бэр нь хатан эцгийнхээ өгсөн атга будааг хашаанд байгаа дахианд өгч гин. Будаага гэрлүүгээ авч харсан дунд бэр нь өнөөх будааг гэрийнхэн будаатай холжээ. Харин баг бэр нь будааг харан гүн бодолд автаж гин. Тэр өдрөөс хойш 10 жил өнгөрч баян эр 70 насны найраа тэмдэглэж гэр бүлийнхнээ цуглуулжээ. Баян хадам эцэг нь 3 бэрээсээ 10 жилийн өмнө өгсөн даалгавраа нэхэж гин. Би 10 жилийн өмнө та гуравт атга будаа өгч баярын бэлэг бэлдээрэ гэж хэлсэн. Бүгд бэлгээ авчирсан уу? Том бэр өгсөн даалгаврын санахгүй байх хэмээн мэдэн бодлоо. Би сайн санахгүй байна. Дунд бэр нь хадам эцгээ тоглосон гэж бодсон хэмээн хариулж булцааруулв. Хөмсөг зангидж баргар царайлан суугаа хадам эцэгтэй баг бэр нь нэгэн дэвтэр өгч гинэ. Дэвтрийн хуудсыг нэг нэгээр нь эргүүлэх тусам хадам эцгийнхэн царайд гайхаж алмаарсан дүр тодров. 5 өхөр, 10 гахай, 20 ямаа болон 100 дахиа. Чи 10 жилийн дотор ганцхан атга будаагаар надад ийм том бэлэг бэлдсэн хэрэг үү? Ямар учиртайг нь тодорхой тайлбарлаадах. Хурдан хариул. Баг бэр нь ингэж хариулв. Атга будаа өгсөн учир начрыг тунгааж би хэдэн өдөр бодолд дарагдан суусны эцэст зах дээр очиж будаагаараа дэгдэхээ сольж авсан юм. Алганд багтахаар бяцхан дэгдэхээ өсөж томрон өндөг гаргасны дараа ухаанд бэр нь дахиад дэгдэхээ худалдаж авчээ. Ийхүү 3 жилийн дараа 100 дахиатай болж дахиагаа заран ямаа гахаа худалдан авч эцэст нь үхэр худалдан авч гин. Эхлээд ганц атга будаатай байсан ч эцэст нь эд хөрөнгө минь 2 дахин нэмэгдсэн. Өчөөхөн бэлэгч гэсэн та сэтгэл шингээсэн бэлхийг минь хүлээн авнаа аава. Гэр бүлийнхэн төдийгүй тосгондоо баян чинээлгээрээ нэрд гарсан хадам эцэг нь ухаант бэрээ магтаж гин. Манай гэр бүлийг авч явах хүн баг бэрээс маань өөр алга. Би бүх эд хөрөнгөө чамд өвлүүлэн үлдээнэ. Чи эд хөрөнгийг минь өсгөн нэмэгдүүлж гэр бүлээ тижээгээрэй. Нэг зоосоор 10 зоос олох гэсэн атгыг шунлаа орхиж, нэг зоосоо 2 болгон өсгөн эцэст нь 10 зоостой болж чадсан баг бэрийнх нь холж хараа гүн ухаан. Хадам эцэг нь өчүүхэн зөвлөгч чамлалгүй арвижуулж чаддаг баг бэрдээ өв хөрөнгөө сэтгэл амар өвлүүлэн өгч гин.